Төрийн албаны зөвлөлийн даргын баталсан тушаалын дагуу ажлын хэсгүүд бол бүх аймгийн сумдуудад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ ажлын маань онцлог одоо өдөртөмжийн үндсэн чиглэлүүд бол нэгдүгээр төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг хангасан талаарх одоо мэдээллүүдийг байгууллагууд дээр төрийн болон захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд дээр одоо чиглэлээ хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг үзэж танилцах. За мөн төрийн албаны тухай хуулийн хүрээнд гарч байгаа шийдвэрүүд маань хэрхэн яаж хууль тогтоомжийн дагуу гарч ийнэ гэдэг дээр зөвлөн тослох. Мөн төрийн албаны хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцоо цахим системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд нийт албан хаагчдын маань мэдээллийн оруулсан байдал чанар энд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа байгаа. Мөн одоо нийт сумынхаа албан хаагчдад сургалт мэдээлэл зөвлөгөө өгөх үйл ажиллагаа зохион байгууллаа. Энийхээ дараа бид бас нийт одоо албан хаагчдаас авах судалгааны анкетыг бас бид түгээсэн байгаа. Тэгэхээр энэ судалгааны анкетд юу орсон бэ гэхээр ер нь анхан шатны нэгж дээр ажиллахад төрийн албан хаагчдад маань тулгараад байгаа асуудал юу байна? Мөн санал хүсэлт юу байна вэ гэдгийг нэгдүгээрт тодорхойлох зорилготой. Үүний зэрэгцээ мөн төрийн албан хаагчдад өгж байгаа мэдээлэл маань ямар хэмжээнд яаж одоо илүү сайн сайжруулах вэ гэдэг санал хүсэлтийг бас авах зорилготой байгаа. Сумны түвшинд авж байгаа санал асуулга маань бол төрийн албаны зөвлөлт дээр нэгтгэгдэж шууд одоо нэгтгэгдэх юм боломжтой байгаа 330 сумын тухайд бид бол тус нь одоо боловсруулалт хийхээр бэлтгэсэн ийм ажил хийж байгаа. За одоогоор бид 20 Төв аймгийн 27 сумаас 20 одоо суманд 20 орчим суманд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бол 20 болно. За тэгэхээр энэ 7 хоногт бид ажиллаад энэ бүх сумдынхаа үйл ажиллагаатай танилцаад дуусна. За үүнийхээ дараа бид бас тайлан мэдээлэл нэгтгэгдэх онцлог үйл ажиллагаа сайн туршлагууд юу вэ? Мөн одоо тулгамдаад байгаа асуудлууд юу вэ гэдгийг нэгтгэж одоо төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулаад холбогдох байгууллагуудад бол зөвлөгөө зөвлөмж чиглэл өгөх мөн хууль тогтоомж болон бодлого шийдвэрүүдэд бас энэ албан хаагчдынхаа санал хүсэлтийг тусгах шийдвэрлэх юм асуудлаар одоо хилцүүлэг зохион байгуулахын төлөвлөгөөтэй байна.